Сайн байна. Сэтгэл судлалын үндэсний төвийн зөвлөгөөний автнаас энэ удаагийн бичлэгээр та бүхнийний талаар мэдээлэл бэлтгэсэн байна. Өмнөх бичлэгээр та бүхэндээ стрессээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэсэн байгаа. За мөн эрүүл мэндийн яамнаас бид бүхэнд сайн унтаж амрах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг байнга хүргэж байгаа шүү дээ. За сайн унтаж амрах нь биднийг сэтгэл санаагаа тайван байлгахад, тархалаагаа дэмжихэд маш чухал үр өгтэй. Хэрвээ танд унтсан ч гэсэндээ маргааш өглөө нь амраагүй юм шиг мэдрэмж төрөх, эсвэл унтсан ч гэсэндээ маш амархан сэрээд байх, унтаж чадахгүй байх, нойр хулжих, эсвэл унтахаар орондоо орох үед маш олон зүйл бодогдоод байдаг бол би танд дараах 3 зөвлөмжийг хүргэж байна. За нэгдүгээр судалгаануудаас үзэхэд нойр гүдэл нь амьдралын дарамт ихтэй байгаа үед үүсдэг байна. Өдрийн цагаар бид бүхэн ажиллаа хийдэг, хичээлээ хийдэг, гэр орноо цэвэрлэдэг, хүүхдээ хардаг гэх мэтчлэн бидэнд сатаарах зүйл маш олон байдаг. Харин орой унтахаар хэвтгэхээр бүх зүйл амгүй болчдөг, чимээ шуугаангүй, тий. Тэгэхээр танд ингээд асуудлаа бодох цаг гардаг учраас орондоо ороод юм бодоод байдаг бахнэ. За удаан хугацаанд орондоо ороод юм бодоод байдаг байх юм бол энэ маань зуршил болчихно. За яаж вэ гэх юм бол ор бол юм боддог газар юм а гэдэг холбоос тархинд үүсчдэг байна. Тэгэхээр л та орондоо оронгууд л танд дахиад асуудлуудынхаа талаар, таныг хамраагаад байгаа зүйлсүүдийн талаар бодоод эхэлчихнэ гэсэн. Хэрвээ та орондоо ороод юм бодоод авах юм бол та ширээнийхээ ард босоод сууж болно. Эсвэл өөр өрөөнд орж болно. Ямар нэгэн байдлаар орноосоо босох хэрэгтэй. За үүний дараагаар таны нойр яг хүрсний дараа яг унтах гад бэлэн боллоо гэсэн үедээ л орондоо орох хэрэгтэй. За магадгүй танд маргааш нь чухал хийх зүйлтэй, чухал ажилтай тохиолдолд бид нэр төгшүүлдэг шүү дээ. Хэрвээ тэгэхэд тах юм бол та босоод цаасан дээр хийх зүйлсийнхаа чагсаалтыг бичиж. Тэгэх юм бол танд таны төгшүүр тодорхой хэмжээгээр багаснаа гэсэн үг. За хоёрдугаар 16 цагаас хойш кофе уухгүй байх, 19 цагаас хойш булчин чангалах дасгал хийхгүй байх. За кофе уух хамгийн тохиромжтой цаг бол өглөө 9-өөс өдрийн 14 цаг гэдэг. Яагаад гэх юм бол 14 цагаас эхлээд бидний биед мелатонин буюу нойрны давар баг багаар ялгарч эхэлж идэг бахны. За мелатонин буюу нойрны давар маань бидний зүрхний цогцлтыг удаашруулдаг, тайвшруулж биднийг орой унтахад бэлддэг бахны. Гэтэл бид нар 16 цагаас хойш кофе уучих юм бол нөгөө тайвширж ийсэн, орой унтахад бэлтжижсэн бие маань буцаад сэрэгчдэг бахны. За мөн 19 цагаас хойш булчин чангалах дасгал хийхгүй байх хэрэгтэй. Энэ маань бие суларчиж, бие тайвшран унтахад бэлддэг. Гэтэл бид нар 19 цагаас хойш хүнд хэлбэрийн сунаах, гүүх, гидсний таталт хийх гэх мэтчлэн хүнд төрлийн дасгалууд хийчих юм бол бүх булчин чангараад дахиад танд унтахад хүндрэлтэй болно гэсэн үг. Стрессдэх үед мэдээж дасгал хөдөлгөөн хийх нь харин сайн. Би таныг энэгээр дасгал хөдөлгөөн хийж болохгүй гэж байгаа юм бол биш. Харин та тэрийг өглөөний цагаар хийж болно. Өглөөний цагаар хийж стрессийг багасгаж болно. Харин оройн цагаар гэх юм бол та хөнгөн төрлийн йог, амьсгалын дасгал гэх мэт чи одоо булчин суллах, сунгалтын дасгалууд гэх мэтчлэн хөнгөн дасгалуудыг хийгээрэй гэж зөвлөж байна. За гурав дахь нь болохоор нойрны хэмнэл алдагдал. За бага насны, өсвөр насны гэлтгүү одоо энэ карантины үед насан туршидтын маань өдөр тутмын хэвшил маань хүртэл өөрчлөгдөж байгаа. Үүнийгээ дагаад одоо бидний хэлж байгаа нойрны хэвийн байдал алдагдаад байна. За эдрийг бид нар ингийн нойр солигдоод байна гэж ярьдаг шүү дээ. За ялангуяа өсвөр насны хүүхдүүд компьютер тоглоом шүнжин тоглож гин, шүнжин онлайн ингээд кино үзэж гин гэх мэтчлэн нойрны хэвийн байдалд ингээд асуудал үүсээд байна. За хэрвээ танд эсвэл хэрвээ таны эргэн тойронд хин нэгэн яг ийм асуудалтай байгаа бол дараах аргыг туршаад үзээрэй гэж зөвлөмөр байна. За өглөө та босоод сэрмээр байгаа яг тэр зорж байгаа цагта босчих. Хэдэн цаг ч үж болно 7, 8, 9 хамаагүй тий. За босонгуудаа та шууд гэрлээ асаа. Эсвэл хөшгөө нээх, цонхныхоо дэргэд очиод гадагш харах, нарлуу харах гэх мэт шиг мэдээж шууд нарлуу харах гэсэн үг биш шүү дээ. Тодорхой хэмжээнд нүдээ гэрэл тасгаж одоо сэрэх цаг болсон шүү гэдэг тохиог тархиндаа өгөх хэрэгтэй гэсэн үг. За ингэж та ингээ босох хэрэгтэй. За босоор мэдээж өчигдөр шөнө нь сайн унтаж амраагүй юм чинь өдөр чинь нойр хүрэх, ядрах, сулдах гэх мэтчлэн асуудлууд үүснэ. Харин та өдөр унталгүйгээр орой яг унтах цагтаа унтаарай. За мэдээж зарим хүмүүс хэлтгэлтэй хичнээн ингэж хичээсэн ч гэсэндээ яг орой болохоор миний нойр дахиад улчиж байна гэж
Хэрвээ та тэгж байгаа бол орой харин бүх зүйлийн эсрэгээр нь харанхуй болгох хэрэгтэй. Бүх гэрлээ унтраагаад танд одоо унтахад саад болж байгаа утас, компьютер, зурагт гэх мэтчлэн чимээ гаргаж байгаа тэр болгоныг унтраагаад яг харанхуй орчин бий болгоод орондоо ороорой. Харанхуйд хүний биеэс мэдээж мелатонин буюу нөгөө нойрны давар маань ялгарч идэг байна. За үүнийг бид нэгсэндээ гэрлээр дамжуулж нойроо солино гэсэн үг юм байгаа. Үүнийг одоо гэрлийн эмчилгээ гэж нэрлэдэг. За гэхдээ та үүнийг дор хаяж 7 хоногийн туршиж ийж та одоо нэгсэндээ нойроо хэвийн байдалд оруулах боломжтой юм шүү. За эдгээр болоод бусад зөвлөмжийг та бүхэн өөрийгөө болон гэр бүлийн халамжлах номноос болон саяны мэдээллийн дагуу бэлтгэсэн дэлгэрэнгүй нийтлэлээс унших боломжтой юм шүү. Нийтлэлийн линкийг мэдээж доор оруулсан байх болно. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.